Omre batındeti Hatır verdi Hayın hirva Hudu hudu Энэ сайхан уламжлал ардын сайхан соёлоо өвдүүлж аваасай гэж хүсэхдээ энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тийм учраас хүүхдүүд минь бас сонсож авах хэрэгтэй. Одоо морь дурлаж байгаа цагт энэ гинго мөрзөө байх ёстой байхаа гэж ингэж бодож байгаамаа. За би болохоор борж байгаа мөртэй. Жанчуу ингс харуул гэж балчир жахан улаач одоо явна да. Цааш нь бас манай удган зайрангууд манай Монгол хүмүүс бас цааш нь дамжуулна үсттэй. За одоо энэ өнөө цагийн энэ одоо унаач хүүхдүүд маань гинго гэдгийг яг яш чигээр нь голхоо байжээ. Тэгээд одоо энэс болж энэ гинго одоо мартагдаж хаягдж байгаа учраас болж одоо ингээд морины маань хямар, адууны маань хямар унаж дээрээс нь ирчүүдийн маань хямар унж байна. Тийм болохоор одоо энийг бүгд энийг анхаарч энэ унаач хүүхдүүдтэй гинго нутаг нутгийнхын юуг яг ёс жаягаар нь зааж өгч морныхоо хямрыг ирчүүдийнхээ хямрыг сэргээж авъя гэж уриалж байна. Гинго гэж нарны бурхан хөрст дэлхийд хурдан морио хөлөглөн ирж морь хүүхэд хоёр амгалан үлзийтэй байхыг бэлэгдсэн урай юм. Наадмын толгой 3 тойрон шүү дээ уламжлалаараа одоо морд уралдаанаас урлаанд гарахтаа наадмын толгой 3 тойроод ийн голоод гардаг. Тийм боломжтой. Одоо төв наадмын талбай байхгүй чинь ийн голохчгүй хөөгдөд явж байгаа тийм үндсэн уламжлалтай Монгол уламжлал. Одоо олон юм эвдэгжэл эвдрээд одоо хүн монголчууд мартаад байна. Гинго буюу зарим нутагт зээ татах гэж хэлдэг энэхүү аялга нь хүлгийн хиймрийг сэргээдэг хэмээн үздэг байна. Ингэхдээ гинго гэсэн үгийг тайвнаар 32 хүртэл тоолохдоо тэнцэхээр урт уянгалуулан аялдаг. Гингоны уянгалаг аянд хурдан морд уярч гараага зөв болдог гэж үздэг юм. Нарийн сайхан argamjat saje onare Naste borto ejitege namri the
이리 그래 저러 이미경 와서 할때 볼다 하듬치다 아스로치 짜라가가